Тэгэхээр манай Монголд бас олон сайхан жишээнүүд байна. Жишээлбэл саяхан Монголын эрчим хүчний үндэсний газар гэж төв гэж байгуулагдсан байгаа. Энэ бол бас нэг сайн жишээний нэг. Харин энийгээ бид нар улам бүр цаашаа өөдөнд татаж сэргээхтэй улам бүр чадамжийг нь сайжруулах асуудал өндөр байгаа. Тэгэхээр бас мөн сэргээгт эрчим хүчний үндэсний хөтөлбөр ч гэсэн батлагдсан байгаа. Жилийн өмнө батлагдсан. Тий 2007 он. Тэгэхээр хэдий бат хэрэгждэггүй ч гэсэн энийг бол бид нар нэгэнтээ бодлогын орчныг бүрдүүлсэн юм чин харин энийгээ цааш яаж бид нар өөдөнд татаж хөрөнгө оруулалтын ихсэх үү? Чадвар чадамжийг нь яаж сайжруулах вэ? Хэрэгцээтэй байгаа тэр сургалт мэдээллийг хэрхэн ойртуулж авчрах вэ? Судалгаа шинжилгээний ажлыг яаж яг ээлтэй ногоон тэг Монголыг хөрсөнд буусан, Монголын арга зүг одоо уламжлалт аргыг бас ашигласан, хослуулсан. За мөн сүүлийн үед одоо биднэрт бас нэг давуу тал байна л да. Юу гэхээр маш олон сайхан санаачлагууд, арга туршлагууд, тэргуун туршлагууд дэлхийн хэмжээнд бий болсон. Харин тэрийг нь бид нар одоо олж авч Монголынхаа хөрсөнд буулгаж нутагшуулж авах ажил үлдээд байна. Тэрийг дахиж ингээд дугуйг эргэж нөгөө нэг нээдэгтэй бүтээдэг адилгүй шууд тэднийг аваад бэлэн тэр технологиг нэвтрүүлэх шаардлага биднэрт байна. Түүнд зарцуулсан бид нар одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй. Түүнийг ойлгосон бодлогын орчин хэрэгтэй. Бодлогын орчин өөрөө сайжрахын тулд заашгүй тэр ухамсар, итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэй. Ухамсар, итгэл үнэмшил хэрэг өөрчлөгдсөн цагт бодлого өөрөө хаяандаа өөрчлөгдөх зөв тогтолтой. Харин тэр итгэл үнэмшил ухамсарыг бий болгохын тулд заашгүй тэр шинжилгээ ухааны үндэслэлтэй тийм одоо шинжилгээ судалгааны үр дүн дүгнэлтүүд шаардлагатай байгаа. Яг Монголдо тохирсон. Ер нь Монгол улсын сэтгэл юм. Бид өөртөө одоо ингээ усны тухай том хөтөлбөр батлагдлаа, сэргээгдэх эрчим хүчний тухай нэг ингээд те. Энэ бүхэн чинь эдийн засгийн тэр макро төвшөнд төдийгүй энэ бичил төвшөнд, микро төвшөнд сэтэл санаа, сэжим түлхэц гэж. Англиар бол одоо incentive based гэж хэлдэг. Бас motivation гэж нэг хэлж. Би сайхан монгол үгээр хэлж байна л да. Манайх их мотивац центр гэж ярьдаг учраас сэтэл санаа, сэжим түлхэц гэдэг нэг сайхан үг байд. Энэ хоёрыг илэрхийлсэн. Энэ дээр суурлаг үцагт боддоо за хоёр үйлдэл бай гэж бод. Тийм үү? Нэг нь хоёулаа ус эргэлдэг. Нэг нь одоо усыг эргүүлж ашигладаг технологитой. Нөгөөх нь зүгээр л бохирдуулаад урсгачдаг. Энэ хоёрт ямар сэтэл санаа, сэжим түлхэц өгч ижлэг л байгаа шүү дээ. Ийм одоо юмыг бий болгоог уцагт өөрөөр эдийн засгийн аргаар, хөшүүргийн аргаар ингэж явуулсахт бол биднээс байна шүү дээ. Итгэл үнэмшил чухал. Өмнө Солонгосын ерөнхийлөгч шиг итгэл үнэмшилтэй. Манай Монголын ерөнхийлөгч бас энэ ногоон итгэл үнэмшлээ илэрхийлсэн. Ерөнхий сайд нь илэрхийлсэн. Тэгвэл яагаад болохгүй байна? Одоо яхаа за уламжлал малчд гэдэг. Малчд ч өнөөдөр поллютерс бохирдуулагчд болсон шүү дээ. Малчдын нэг хэсэг нь ядуу тийм учраас амьдрал мал энтрээ одоо зуудмуудад алдаад одоо хөдөөний нэг хэсэг нь нин жанр болж яваарсан. Шууд тэнцээ адилхан. Тийм биз дээ. Тэгэхээр энэ ногоон хөгжил гэдэг маань өөрөө бас эдийн засгийн өөр өсөлтийн загварыг шаарддаг. Тэрний юу юм гэхээр энэ тэнцвэртэй гэх юм уу хэм тэнцвэртэй өсөл equitable гэж ярьдаг. Хэм тэнцвэртэй өсөлт буюу хүмүүс нөгөө бас хүмүүсийн оролцоотой өсөлт гэж. Өөрөөр ногоон өсөлтийг, ногоон хөгжлийг бий болгохын тулд хүмүүсийн оролцоонд суурилсан. Зөвхөн үр шимийн биш. Ерөөсөө энэ өсөлтийг бий болгох энэ бүх төрлийн энэ эрх зүйн болон институцийн болон бус бүх энэ сэжим түлхэц энэ сэтэл санааны механизмыг яаж тухайн улс орн суулгаж өгч ийн гэдгээс хамаарат энэ улс орнууд л тэрлүү их хурдан тэр рейс руу тэр голдрол руу их хурдан орж ийн л да. Манайх бол ерөөсөө тийм хийхгүй. Бид бол одоо аюу сайн мэднэ. Аюу гой ингээл хөтөлбөр батлагддаг шүү дээ. Тэгэл яг хаа ганцхан инсентив гэхээр татвараас чөлөөлнө. Өөр юм ерөөсөө бод. Ягаад өнөөдөр банкуд жишээлбэл өнөөдөр одоо ногоон чиглэлийн проектуудыг бусад проектуудтай төслүүдтэй ижлэгийн хэмжээнд авчиж экопренер гэдэг олон улсын залуучуудын дунд уралдаан зарлаад энэ чиглэлээр энэ хүмүүсийг урамшуулдаг. Манай дээр тийм юм байна. Тийм ээ? Ягаад биднээс шил инновац гэж хийж байна тийм үү? Инновац гэдэг нь маш сайн зүйл. Одоо төсөл ногоон өнгөтэй инновац гарч ирэх нь ба шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо ингэж урамшуулдаг л компаниудыг, хувь хүмүүсийг тийм ээ ингэдэг л байх хэрэгтэй байна. Дэмждэг бодлого байх хэрэгтэй. Тэгэхээр миний бас л яг л асуух гэдсэн зүйлийг сая та яриад байгаа байхгүй. Эхлэл нь вэж төрийн тэргүүнүүд нь Монгол улсын засгийн газрын тэргүүн өөрөө ямар нэгэн байдлаар оройтойгоо цаг хугацааны өнөөдгийн энэ хөгжлийн энэ мэдрэгч
маш мэдрэмжтэй уян хатан байдлаар бодлогодоо тусгасан эхний алхмууд бол хийгдсэн байж байна. Одоо бидэнд юу дутаад байна вэ? Энгийн ярил хэлээ л да. Улсын хурал дээр нөгөө ногоон бүлэг гэдэг 78 гишүүд байдаг тийм. Улсын хурлын 76 гишүүд 76 болоо ногоон сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Ногоон сэтгэлгээтэй байна гэдг нь хаяа нэг мод энд туу зайшлаад ногоон туу зайшлаад энэ дээр ногоон давуу зөвхөн хэлж байгаа биш. Тэдний сэтгэлгээнд эдийн засгийг ойлгох ойлголт, энэ хөгжлийг ойлгох ойлголт нь ногоорох ёстой. Ингийн тулд зүгээр нөгөө дугуйг дахиж хийдэг гэсэн бус улс орнуудын энэ парламент нь лидерүүд нь яаж явж ийнэ гэдгийг л харж хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зүгээр юм унших асуудал. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол улсын хурал одоо жишээлбэл энэ хууль тогтоомж тийм ээ. Тэр байдахна хуулийн засаглал гэж үг байгаа шүү тийм ээ. Rule of law гэдэг тийм ээ. Одоо хуулийг дээдлэх. Ногоон өнгө рүү орж эхлэх хэрэгтэй. Альва хуулийн дандаа ногоон талын хөгжлийн аспектыг харж явах хэрэгтэй л дээ. За тэгээд дараа нь засгийн газрын төвшөнд очив. Засгийн газар өнөөдөр ерөнхий сайд нь одоо ихтгэл өмчлөлтэй байж болно. Байгаль орчны сайд нь байж болно. Бусад сайдууд нь бүхэл бүтэн кабинет дараа үндсэн чиглэл альва хөтөлбөр яхад тань зөвхөн байгаль орчны сайд асуудал оруулж хамгийн их одоо эрчим хүчний зам тээвэр эрчим хүчний тэр сайд нар энэ ногоон одоо тэр сэтгэлгээ сүшгэлсэн бодлого тэрний би нэг жишээг нь ярьлаа шүү дээ. Засгийн газрын нөгөө уталтаа авалт гэдэг тийм ээ. Тэрнийг одоо жишээлбэл хэд байж гэнэ гэдэг. Жил болгон статистикийнхэн бол одоо жишээл манай GDP-гийн манай дотоодын нийт тэтгэврийн хэдэн хувь ногоорч чадж байна гэдгийг тэрнийг хэлж яадаг. Тэрэн дээр нь анализ дүгнэлт хийгээд энэ төрийн засаглалын бүх байгууллага энэ лөө яг бодлогоор орох хэрэгтэй. Тийм учраас энэ дараагийн сонгуулийн асуудал. Ийм хөгжлийг жинхэнэ бодтойгоор тэрнээс байгаль орчны хайрлан тэр биш. Ямар нэгэн үр дүнд төдийлөн бас. Тэгвэл хүмүүс их сонгогдно. Одоо намуудад хандаж хэлэхэд. Үндэсний хэмжээнд засгийн газрын хэмжээ хөтөлбөр батлагдаад явж байгаа. Хүмүүсийн ихтгэл үнэмшил бий болцсон байгаа хэдий ч ягаад энэ газар дээр нь үйл ажиллагаа нь бас яг нүдэнд харагдахаар явагддаг юм бэ гэдэг. Тэгэхээр бид нар альва хөтөлбөр, альва үйл ажиллагааг бодохдоо дандаа тийм төвшөнд нь бодох хэрэгтэй байгаа юм л да. Хөрш саахалтын төвшин, малчтын хөрш саахалтын төвшин гэдэг чи өөрөө бас өөрийн гэсэн онцлогтой. Улс үндэстний төвшин. Харин улс үндэстний төвшин дэх асуудлыг бид нэр хөрш саахалтын төвшөнд очиж яриул ерөөсөө хөрсөнд буухгүй. Тэгэхээр хөрш саахалтын төвшөнд гарч байгаа асуудлыг хөрш саахалтын хэмжээнд нь шийдэх шаардлагатай байдаг байхад бид нэр хөрш саахалтын асуултыг бүр тэр дээшээгээ одоо улс үндэсний хэмжээнд аваачдаг. Одоо улс үндэсний хэмжээнд шийдэх ёстой асуудлыг бүр тэр энгийн багийн төвшөнд, сумын төвшөнд хөрш саахалтын хэмжээнд аваачдагаараа бид нар бас тэр алдаад байдаг. Тэгэхээр заашгүй тэр олон төвшөндийн хоорондын харилцаа хамаарал гэж байх хэвээр. Өөрөөр хэлбэл босоо тогтолцоо хөгжих хэвээр. Босоогоороо нэг нэгэндээ мэдээлэл хүргэдэг, нэг нэгэндээ харилцан зөвлөлдөг, нэг нэгнийг бол тодорхой хэмжээнд бол бас хурцлдаг байх хэвээр юм байна л да. Тэгэхээр өнөө үеийнхэн, ирээдүйн үеийнхэн хоёр хоёулаа л ижил тэгш хэрэгтэй байгалийн нөөц баялагийг одоо амар тайван, амар амгалан эдэлж хэрэглэх тийм л шаардлагыг л доктортой хөгжлийн үзэл санаанд орсон байдаг. Тэгэхээр энэ доктортой хөгжлийн үзэл санаа бол яг өнөөдөр хөрш саахалтын хэмжээнд юу гэж бид нэр тодорхойлж байгаа. Тэ? Ногоон хөгжлийн амжилтыг юугаар дүгнэх юм? Монгол улсын хувьд. Тэ? Монгол одоо амжилтыг юугаар дүгнэх үү? Амжилтыг ямар үзүүлэлтээр бид нэр үнэлэх үү гэдэг бас асуудал энд явж байгаа. Тэгэхээр амжилт гэдэг бол нэгдүгээрт одоо яг судлаач хүний үед би юу гэж боддог вэ гэхээр олон төвшөнд амжилтыг үнэлж олно. Жишээлбэл нэг худаг гаргаад тэрийг амжилт гэж болно. Эсвэл бол нэг хэсэг бүлэг нөхөрлөлүүд, малчтын бүлэг нөхөрлөлүүд шин сэтэл санаачлагаараа өөрсдийгөө амжиргааг сайжруулж байгаа ямиг бас амжилт гэж болж болно. Эсвэл энэ дээр бид нар амжилт гэдэг маань өөрөө бол олон хэмжээст хогтхууныг тэр бүрчлэн төвшөнд нь ялгаж салгаж нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм л да. Уур амьсгалын өөрчлөлт ондоошил гэдэг бол өнөөдөр багийн төвшөнд яг ямар бэлчээрт нь ямар байгалийн нөөцт нь нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг тодорхойлж гаргасан уу гэдэг асуулт байгаа. Өнөөдөр аймгийн хөгжлийн бодлогон дээр нэг одоо сумын бэлчээрийн асуудлыг аваад үзэхэд тэр сумын бэлчээр чинь тодорхой 200 мянган квадрат метрийн талбайтай байхад тэр чин ямар байдлаараа төлөвлөгөө нь хийгдсэн. Нэг хэсэг нь тэр нь дорой талд орсон байхад нэг хэсэг нь дорой талд ороогүй л байгаа шүү дээ. Тэгэхээр дорой талд орсон газрыг бид нэр хэрхэн яаж тогтвортой байлгах вэ гэдэг л бодлого байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр алаг цоог байдлаар хандах бодлогыг яриад байгаа. Тэгэхээр энэ төвшөнд нь багийн төвшөнд, сумын төвшөнд, аймгийн төвшөнд, улс үндэстний төвшөнд, даяарчлалын төвшөнд гэдэг.
Тэгэхээр байгаль дэлхийн маань урд өмнө шигэ байна гэсэн таамаглах нөхцөл байхгүй болсон. 50 жилийн өмнөх ордог бороо хур тундас дахиж одоо тэр хэм хэмжээндээ явагдахгүй. Үнэхээр байгалаас биднэрт өгөөж ирдэг, үр ашиг нь ирдэг одоо сүүлийн үед экосистемийн үйлчлэгээ гэж яриад байгаа. Экосистем өгөөжтэй байдал бол хүнд ээлтэй байдлаасаа хүнд ээлгүй, тааламжгүй байдал хүртэл өөрчлөгдсөн. Тэгэхээр нэг туйлд нь хүнд тааламжтай экосистем байхад нөгөө туйлд нь хүний нийгэм тааламжгүй тийм нөхцөл байдалтай экосистем биднэрт байна шүү дээ. Уучлаарай тэгэхээр яг экосистем гэдсэн дээрс яг энэ ногоон хөгжил гэж өнөөдрийн бид нар одоо яриад байгаа энэ ойлголт маань өөрөө экосистемийн дөрөөлөл өнөөдөр Монгол улс орны хэмжээнд ийм нөхцөлд энэ ногоон хөгжилийг тэгээд бидний санснаар одоо огтож харж байгаагаар бас бодитоор амьдралыг хүрсэн дээр буух юм боломж бий юу? 2030 онд одоо би ямар далдыг хардаг далай лам биш гэхдээ зүгээр хүмүүсийн бичсэн энэ төр биш. Дэлхийн эдийн засаг шал өөр болчихно. Монгол орны хувьд бол тэрүүний миний одоогийн энэ хандлагаар өөрөөр хэлбэл бид хөгжилд хандж байгаа хандлага түүний дотор хөгжлийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох байгаль орчинд хандж байгаа хандлага. Би хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг гэж яагаад хэлээд байна гэхээр одоо нэг жоохон онол ярьч эдийн засагт одоо өөртөл манай их дээд сургуулиуд зааж байгаа манай бүх багш нар заадаг манай бүх эдийн засаг багсаг судалдаг хүмүүсийн ярьдаг юм economics гэсэн ойлголт дотор бол энэ байгаль орчин гэдэг чинь гадаад хүчин зүйл externalities гэж явдаг гэсэн. Гэтэл хүн төрөлхтний практик энийг английн үг байхгүй л дээ internality гэсэн үг байхгүй. Гэхдээ өөрөө ирэхгүй үйлдвэрлэлийн хүчин зүйл өөрөөр хүн харгалцахын аргагүй болцсон ийм хөгжилт харгалцахын аргагүй болцсон ийм хүчин зүйл болоод хувирцсан байхгүй байгаль орчны байдал чинь. Тэрнийг бид экосистем гэж ярьдаг. Эдийн засаг ч гэсэн бүх юм экосистем тийм. Тэгэхээр тэр экосистем гэдэг зүйл маань одоо их тийм одоо юу гэдэг хэцүү байдалд орж байгаа. Яг л бид төрөнд хандах хандлага нь систем гэж хандахгүй, системийг бүрдүүлдэггүй, систем биш юм шиг тийм учраас би хэлсэн шүү дээ. Усны хөтөлбөр гэж тусдаа, цэлжилтийн эсрэг тусдаа, ногоо хорим гэж тусдаа. Усны одоо 82 гэсэн одоо энийг одоо гүний ус ч гэдэг юм уу. Тэгээд эрчим хүчний одоо юу гэдэг уул уурхайн секторт нь усны үний өөр, малчинд оржд өөр. Энэ гэр хороолд амьдардаг хүн өөр, орон сууцнд амьдардаг хүн өөр. Тэгээ биднээс энэ асуудлыг гаргаж ирээд л байгаа. Гэтэл энэ бүхнийг нэгтгээд хөгжил гэдэг талаас нь харсан энэ концепцийг хэлээд байгаа. Энэ үзэл баримтлал. За окей, одоо ингэж үзэгчдэг бол одоо бид яах ёстой? Болно одоо. Одоо бид энэ лөө орохгүй бол ийм хандлагаар одоо зүгээр одоогийн хандлага ямар инхэ би хэлсэн ш тийм ээ. Миний нөмсөн юм шиг ийм хүрэн эдийн засгтай байна бид. Хүрэн хөгжлийн тэгээ сэтгэлгүйтэй энэ хөгжлийн тухай. Энийгээ бид бүр олон янзын бичиг баримтуудад ингээд баталсан их хурл. Аюу олон бичиг баримт. Түүний дотор нөгөө үндэсний хөгжлийн цогц гэдэгтээ бас ингээд баталсан. Одоо энэ бүхэндээ засвар оруул. Энэ засвар орхон тархиндаа засвар оруул. Түгжээ мулталдаг билүү яадаг билээ. Тэгээд ингэж мингичээд одоо энийг тэр төвшин ярьлаа шүү дээ. Энэ бол том төвшин. Компани төвшөнд энийг одоо шил компани нийгмийн хариуцлага, сайн засаглал, тэгээд ногоон бүтээгдэхүүн тийм ээ, ногоон шошго, одоо органик Монгол гэж биднээс нэг өөрийнхөө хэмжээнд нэг янз янз юм хийгээл байгаа үстэй одоо тийм үү. Энэ бүхэн чинь өөрөө би түрүү хэлсэн шүү дээ. Сэжим түлхэц сэдэлснаа гэдэг хоёр юм дээр суурлах хэвээр. Ерөөсөө би нийгмийг авч явд. Тэр нь байхгүй дутагдаад байна. Өнөөдөр жишээлбэл арь ширний үйлдвэрүүд гэхэд хотоос гарах асуудал ярьж байгаа болохоос биш арь шир усыг яаж эргүүлж ашигласан энд нь ямар инсентив буюу тэр сэжим түлхэц өгж байгаа гэдэг юм байхгүй. Хуулинд нь чалга дөнгөж саяхан Улаанбаатар хотын одоо агаарын бохирдлын одоо эсрэг нэг томхог одоо хууль гараад тэн дээр нэг удаа нэг инсентив хийж өглөө шүү дээ. Тийм ээ нэг тийм иймэрхүү байдалтай л байгаа. Тийм учраас бид иймэрхүү байдлаар одоо хөгжилд ханддаг. Тэгээд одоо нэг хэсэг нь ингээд одоо өстө Монгол алж өгөх юм байна. 10% өстө жил болгон 10%, 12, 13% гэж дотоодын нийт нь $5,000 гээд Кувейт шиг болно, Саудын Араб шиг болно гэдэг бол 10 жилийн дараа ихээгүй болно.